арт байгаа хүмүүс намайг хавхгүй тэгээд хэлний бишэлт болохоор манай хүмүүсийг хараад тэгээд ойлгоход илүү амар болохоо гэж бодож байна. Тэрээс нь бурхан надад энэ царай өгсөн болохоор энийг харуулж үзчихээс яах вэ? За би энэ маш их манай орчин үед маш их тийм аж холбогдолтой чухал асуудал байна. Менежмент ялангуяа өөр дүнтэй менежмент гэдэг юу вэ? Энийг би зөвхөн товчхон хариулаад тэгээд яг хариуны яг төслүүд нь өөрийнх нь бас өөр нэг яг энэ хамааралтай энэ хүн судлалын сэдвийг би бас дэлгэрэнгүй жоохон ярих гэж бодсон. Менежмент ялангуяа дээд түвшингийн менежмент хамгийн түрүүнд зөв багаар бүрдүүлж. Хоёрдугаар тэр багийн хүнд авсан харааг зүгээр ойлгуулж тэр эдгүүлэх үүрэгтэй. Тийм ээ. Авсан харааг ойлгохгүй хүмүүс эсвэл бүрэн эзгэж амжаагүй хүмүүс бол хэзээ ч хэлээсээ ажиллахгүй. Яг тэр багийн ажиллаа тэр багаараа ажиллах тэр чадвар бол хэзээ бүрэн чадварт хүрэх ямар ч боломжгүй. Тэгээд гуравдугаар нэг нь зөв багаа бүрдүүлээд хоёрдугаар авсан хараа тэдэнд зүгээр ойлгуулсны дараа тэгээд зөв менежер зөв хүн болол хамгийн гол нь хамгийн чухал нь тэр багийн бүх багийн хэмнэг бүрэн чадвараар нь ажиллуулах буюу англиар бол full potential тийм ээ бүрэн чадвар бүрэн дайжлахад тэр хүмүүсийг бүрэн дайжлаад ажиллуулах гол үүрэгтэй. Тэгээд энэнд маш их том саад болдог нэг юм болол яг энэ гол тийм орчныг